Улаанбаатар хотын явган замын ажлууд бол үргэлжлүүлээд хийгдэж байна. Нийт Улаанбаатар хотод төлөвлөгдсөн ажлаас өнгөрсөн 7 хоногт 53%-тай 88 мянган ойрцоо метр квадрат төгөөдсөн бол сая 7 хоногийн дотор 102 мянга болж одоо 14 мянган метр квадратаар бол ажил өсөд 55% гүйцэтгэлтэй явж байна. Улаанбаатар хотод тэгж 13 компаниудаас цагаан толгой нуур, SLCT, Хэрмэдэ 3 бол ажлуудаа ер нь бол дууссан байж байгаа. За энэ 3 компани бол ажлаа түүчээлээд манлайлаад дууссан чанарын асуудлууд байгаа. Энийг үзээд алдаа юмнуудаа засаад чанарын байдал нийцүүлээд улсын комиссд хүлээлгэхээр бол ингээд явж байгаа. За хоцрогдолтой явж байгаа ажлууд бол их тойроо баг тойроогийн чингэлтэй дүүргийн авсан ажлууд явж байна. Дээрээс нь төрөлх мөрөнгийн ажил бас нэлээд хоцрогдолтой явж байгаа. За төв замын зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх сан түндрийн ажлыг бол өнгөрсөн 7 хоногоор мэддэгдлийн нөгөө бол ажлын зогсоодсон хуулсан байгаа эсүүдийн засуулаад энэ жил бол ажлын ойролцоогоор 36% дээр нь бол дуусгаж байгаа. Тэгээ гэрээгийн цуцлаад эх жил бид нар бол одоо энэ дээр сонгон шалгуулалтаа үргэлжлүүлж зарлаад бол хийхээр сан түндэр гэдэг компани бол өнгөрсөн жил ажлаа авсан боловч бүтэн жилийн хугацаа баг гэж өнгөрч байгаа тийм ээ. Ажлаа 36%-тай гүйцэтгсэн. Цаашид бид нар бол сан түндэрийг одоо ингэж улсын тендер мөнгөөр ажил авчаад чанартай хийж чаддгүй хугацаанд ажлаа дуусгахгүй гэдгээр нь бол харц хсаалтанд бол оруулаад явна. Тэнгисийн мэлми болон уртын хэсгийн ажлууд болохоор борооны ус зайлуулах ажилдаа уялдуулаад тодорхой хэмжээгээр хойшилсан бусад олон улсын шилэн кабель эдэргээд хаан уулын чиглэлд явж байгаа хэсэг маань өөрөө тодорхой хэмжээний бол хойшилсан байж байгаа. Чингисийн өргөн чөлөөний ажлууд гэсэн. За энэ ажлуудыг бол эх жил үргэлжлүүлээд дуусна. Манай SMG компани бол 16%-тай, Lux Diamond болохоор 49%-аар хүрээд бол байгаль алтайг бол сүүл шалгарсан учраас энэ жил эхлүүлээг байгаа. Эх жил ажлыг үргэлжлүүлнэ. Өнөөдөр бол бид нар бадах инженерингийн байр дээр ирээд 86% ажлын гүйцэтгэлтэй. Жохон ажил хоцрогдолтой явж байгаа би 3 компанитай уулзгаараас ирээд байна. Энэ бол бадах инженерингийн Тасо, Төлөх мөрөн гэдэг 3 компани бол бас дараагийн хэмжээнд анхаарч авч үзэхгүй бол ажлын гүйцэтгэл бас нэлээд удаа явж байгаа ийм 3 компани байгаад байна. Иргэд маань сүүлийн сар орчмын хугацаанд сошиал дээр нэлээд шүмжилж байгаа сонгон айрхан дүүргийн 15 дугаар хоороо хар орон захын гарцны хойд хэсэг дээр ирээд байна. Ажил бол хангалттай явж өгөхгүй байна. 16 хүний бие бүрэлдэхүүнтэй ажил явагдчихэв. За тэгээд 10 өдөртөл 14 дээр хийчихсэн. Одоо энийг бол бид 10 сарын 15-нд дотор шатаж хийж дуусгах. 16 онтой. Одоо хэдийн хэсэгт хуваагдаж явж байна? 2 хэсэг. За нэг баригад нийцээ. За та энэ хэсгийг хизээ дуусгая. Энийг одоо 3 дахь дуусгаад хэлүүлж. 3 дахь дуусгана. 50 м квадрат орчим. 50 м. Энд чи танах үлөө? Энийг тасалж байгаа үлөө? Танах эндээс танах. Тэндээс ингээд хинцэн багаанууд нийшээ гэсэн үг. Дэшээ яваад харчээ. Солонгос яг ер нь бол яг ийм чулуугаар л хийж байна. Одоо сүүлийн чулуунууд. Тэгээ нэг ялгаатай юм 2 мм-ийн зайгаа авчиж зориултын юм бэхждэг материалаар хийж яваад байгаа. Тийм эдгээр газар ингэ цэвэрлэн штэ тий. Даралттай усаар угаахаар голынх нь олко юм уу юугаар хийсэн юмуд нь сайн бэхжээгүй юм байвал ингэ угаагдаад цоошо усороо тэгээ нөө шүдний цоорхоо шиг нэг зоошо цоорол явчвал энэ хөндөрөөд явчих юм байлээ. Цаашдаа явган замаа ихтэй одоо энэ дунтлын чигжээсний материал дээр зориултын дагуу байх гэдэг дээр цэвэрлэгээнүүдээ хизээх энэ хэсгүүдийнхаа ягаад модны доор юмнууд ингээ овоолцсон. Таад хогнуудаа ногоон байгууламж дээр овоолж болохгүй шүү дээ. Ногоон байгууламж юм тарих зориулттай болохоос ш ямар хог овоолох зориулттай биш шүү дээ. Хогнуудаа юм зориултын хийгдэг байгаа нэг газараа ингээ цэвэрхэн овоол тавих хэрэгтэй шүү дээ. Өдөр өдөрт нь ачаад 2 өдөрт нь таад ачаад явах хэрэгтэй шүү дээ. Хасгаан зүйлүүд тусмал хийгээд бол ээж Тэгээ хогнуудаа тэгээ нэг газараа айтайхан цэвэрхэн овоолж ингэж байгаа шүн ачаа явах болохос ногоон байгууламж нийтийн бусад талбар руу ингэж болохгүй шүү. Одоо энэ чинь яг цэвэрлээд ингээд шимт хөрс байх хэвээр газар таад ингээд цементний хог овоолчих юм. Энэ мод ч урахгүй шүү дээ тэгээ цаашаа. Тэгээ модыг ургуулах гээд бид нар тогтчил дээр мөнгө тавиа яваад байдаг. Таад ингэж ийм балмад юм хийж болохгүй шүү. Иргэдээс гомдолж байгаа нэг хэдэн асуудал байгаа. Энэ чинь ингээд нэг төвшөнд биш байгаад байна гэдэг. Чулууны асуудал бас байж байгаа. Монгол чулуунуудын асуудал байж байгаа. Таад нэг сүүлд үүрэг өгсөй дагуу чулууны зөрөөтэйгээ хэмжээ гаргах гэсэн тэр юу болсон. Улсын комисс өндөр зөрөөтэй бол авахгүй шүү дээ. Нэг талаасаа бид нар Монгол чулуугаа дэмжин. Гэхдээ нөгөө талаасаа ингээд маш зөрүүтэй ингээд нийлдэггүй юм зөрүүтэй эсүүдийг хүлээж авч болохгүй шүү дээ. Ингээд суурлуулад байгаа мó тэгшилчээд байхад чи ингээд энэ хоёр чулуунууд чи зөрөө 3 мм хүрээд байгаа мó. Энийг ингээд тодорхой олгоо таад хилээ явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол одоо энэ чи ингээд чулуу явж ичл хараа л да. Энэ чулууг хараа л да. Энэ орондхыг хараа. Энэ баг 5 мм-ийн зөрөө өсөж шүү дээ. Энэ байна. Энэ асуудлууд байна хараа. Үнэхээр энэ чулууны нэгтлийн үнцэг ийм богоод хэмжээд болохгүй байна гэд хэмжиж үзүүлээд тэгээд идэвсгээ бололтой. Яг нь 1-2 мм-ийг бол зөвшөөрөөд
Тийм ээ. Нэг талаараа өнцгөрөө тэдэн мм болж идэх ч юм уу тэгээ явах хэрэгтэй. За Тааса компанид уулзаад хугацаатай 7-14 хоногоор үүргүүдийг өгч. Төрөл мөрөнгийн захирал энэ жил Баян бүрдээс баруун дөрвөн зам хүртэлхээ 14 хоногийн дотор дуусгах нэлээ. Бадар инженеринг сая 7 хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Тэгээ энэ гурван компанид гурвууланд ингээ мэдээллийн өгөөрэй. Тэгээд энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд явган замныг 60% та хүргээд дуусгаж байгаа. Эх жил бид нэр 40% нь үргэлжлүүлээд хийн. А хэд хэдийн сайжруулалтуудыг бол бас хийх шаардлагатай байгаа гэж үзэж байгаа. Эх 7 хоногийн сүүлээр ч юм уу тэрийн 7 хоногт бүх компаниудын захиралтуудтайгаа ер нь бол сайжруулалтуудын ажил Солонгосын бусад улсуудын туршлагыг судалсан нэг хилцүүлэг хиймээр байна. Билгүүнээр. А энэ холбооснууд хэмжээнүүд өөр байгаа. Тэгээ алдаа оноо юу байв? Дээрээс нь энэ харааны бэрхшээлтэй иргэдийн энэ хэсэг бол өнгөний хувьд шар өнгөтэй байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Чулуу өөрөө байгалийн хурц шар өнгө гэж байдаггүй. Тэгэхээр хэдүүлээ энийг шар өнгөний яаж сэргээх юм? Ирзэнэн будгаар жил болгон сэргээгээд явдаг байх юм гэдэг шийдлээ ярмаар байна. Тэгэхээр идэхээс шинжээ яг одоо байж байгаа олон улсын стандарт нийцэхгүй байгаа байхгүй юу? Хэдүүлээ тэрийгээ сайн ойлгох хэрэгтэй байгаа. Тэгээд төвийн бүсүүд дээр компаниудын менежертэй уулзалтуудыг бас ярьж байгаа тэр үеэр нэг зохион байгуулах хэрэгтэй байгаа.